Тэгэхээр өнөөдөр 2024 оны 6 сарын 24-ний орой болж байна. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Энэ өдөр би хоёр бичлэг хийж байгаа. Энэ хоёр дахь бичлэг нь өмнөх бичлэгтэйгээ уялдаж байгаа. Тэгээд анхаарахтай энэ хоёр бичлэг маш чухал бичлэг болж байгаа. Өмнөх нь Тэнгэр телевиз ерөнхийдөө тэг мэтгэлцэн шудраг явуулж нүггүй юу гэж би юу яасан. Бичлэг хийсэн. Харин одоо энэ хоёр дахь бичлэгэн дээр нөгөө нэг Тэнгэр телевизийн 15 дахь бичлэг нь алга болсон шүү дээ. Яг алга болсон мэдэхгүй 16, 14 гээд бусад бичлэгүүд нь байгаа. Ямар ч тач 15 дахь бичлэг нь алга болсон байсан. Тэгээд би 15 дахь бичлэгийг нь яг алга болсон шалтгааныг нь ярина, үргэлжлүүлж ярина гэж хэлсэн. Тэгээд би энэ удаад үргэлжлүүлж ярина. Энэ бичлэг бол хамгийн чухал бичлэг болно. Яагаад гэх юм бол үндэсний аюулгүй байдалтай маш том холбоотой, маш чухал. Цаашлаад хятад төрийн эрхийг барих уу, монголчууд төрийн эрхийг барих уу гэдэг энэ асуудалтай холбогдох юм байна. Энэ асуудал юу гэхээр Монгол бичгээс эхэлж байгаа. За тэгэхээр би одоо компьютер дээрээс эхлээд та бүхэнд харуулад ярих. За тэгэхээр би одоо энэ өв соёлын бодлого ба ондоошлол ба даяаршил мэтгэлцэн тойм гэдэг. Энэ дээр энэ 15 дахь бичлэг ингээд арилцсан шүү дээ. Та хүмүүс нь мэдж байгаа тийм ээ. 16 дахь бичлэг ингээд хайхлаар гарч ирж байгаа. 14 дахь нь одоо ингээд хайх юм бол бас гараад ирнэ. Тийм ээ. Тэгэхээр 15 дахь нь яагаад ч гарч ирэхгүй байгаа тийм ээ. Тэгээд 15 дахь нь хаагаад үтсэн чинь өв соёлын бодлого ондоошлол даяаршил мэтгэлцэн тойм болгоод оруулсан тийм ээ. Тэгээ энэ сүүл хэсэг би бүхэлдэн гүц сонссонгүй яг үнэндээ жоохон залхуу өрөөд яг энэ сүүл хэсгээд миний анхаарлыг жоохон татлаа. За тэгээд би эсвэл бид нар кирилл бичгийг авч үлдээд монгол бичгийг яг соёлын хэмжээнд төрийн дээд одоо уулзалтуудын төрийн дээд за эхнээс нь зөвхөн төрийн алба мөн одоо энэ монгол бичгийн асуудлыг бас үзэгчдээс буюу олон нийтээс ирсэн асуултын хүрээнд бол 3 дугаар үедээ манай нэр дэвшигчид хариулсан. За үзэгчдээс ирсэн асуулт бол 25 он гэхэд бид нар төрийнхөө албаагчдын бичгийг төрийн албаагчид маань өөрөө монгол бичгийг ашигладаг болох ч байгаа. Тэгэхээр энд бид нар бэлэн үү гэсэн ийм асуулт байсан. Тэгэхээр энэ асуудал дээр ч гэсэндээ ер нь зөвхөн төрийн албаагч нар судлаад төрийн албаагч нар маань монгол бичгийг мэддэг байх юм уу? Эсвэл монгол хүн бүрийн монгол бичгийг мэддэг байх юм уу? Кирилл бичгийг хэрэглэхээ болох юм уу гэх мэтчлэн. За одоо энэ асуултан дээр нь би зөв хариулчихъя. Кирилл бичгийг хэрэглэхээ болох юм уу гэсэн асуулт байна нэлэр. Үгүй кирилл бичгийг хэрэглэх ёстой. Заавал хэрэглэх ёстой. Тэгээд дээрэс нь би энэ дээрс би нэг юм асууж байгаа. Одоо би хот нь бүр ихнээс дахуулаад яг хариулаа явуулчихъя. За 25 он гэхэд бид нар төрийнхөө албаагчдын бичгийг төрийн албаагчд маань өөрөө монгол бичгийг ашигладаг болох ч байгаа. Тэгэхээр энд бид нар бэлэн гэсэн ийм асуулт. За юу гэсэн асуулт байна тийм үү? 25 он гэхэд миний бодлоор бол бэлэн биш гэж байгаа. Яагаад гэх юм бол ердөөсөө яг настай хүмүүс нь яг төр барих хэмжээний яг тийм нас төрсэн хүмүүс нь яг одоогийн байдлаар монгол бичгийг мэдэхгүй байгаа ихэнх нь ашиглаж мэдэхгүй. Тэгээд жоохон ухаан сувгаагүй одоо жоохон залуу өсвөр үеийнхэн бол монгол бичгийг залуу үеийнхэн жоохон гадралж байгаа мэдж байгаа. Тэгэхдээ яг төр барих хэмжээний ухаан суусан тэр хэмжээний насанд хүрсэн хүмүүс нь төрийн монгол бичгийг сайн мэдэхгүй болохоор төр барих үндэсгүй. Тэгээд дээрэс нь анхааруулад хэлчихэ. Энэ дээр нэг юм сайн ойлгох хэрэгтэй. Энэ одоо Википедиа л л та бүгд найрамдаг хятад ард улсын гэж байгаа. Улсын гэж байгаа шүү. Өвөр Монгол өөртөө засах оронд монгол хэлийг албан ёсоор гэж байгаа. Бүр албан ёсоор хэрэгэлдэг бол Монгол улсад монгол хэлийг хоёр тэмдэглэх буюу хоёрдогч гэж байгаа. Энэ миний бодлоор нэлээд эвгүй санагцсан. Юу юм гэхээр өвөр монголчууд наашаа гараад монголоор яриад цаашаа гараад хятадаар ярьдаг тийм үү? Эрен дээр очиж үтсэн хүмүүс мэдж байгаа. Эрен дээр очингууд бид нар өдөөсөө шууд нэг өвөр монголд наашаа гарч нэг монголоор яриад цаашаа гараад хятадаар яриад хятадтайгаа ярилцаа суучихдаг. Ерөнхийдөө бол өвөр монголчууд хятадд хэлэхтэй байдаг гэдгийг бол ойлгож байгаа байх гэж би өөртөө бодож байна. Тэгээд энэ дээр хятад ард улсын өвөр монгол гэж байгааз өөрөөр хэлбэл би яг юу гэж хэлэх гээд байгаа юм гэхээр манай Монголыг төр барих хэмжээний ухаантай хүмүүс нь яг насанд биед хүрсэн тэр настай ухаан суусан хүмүүс нь одоогоор монгол хэл бичгийг мэдэхгүй. Тэгэхээр ухаан суугаагүй хүмүүс нь монгол бичиг мэдлээгээ төр барьж чадахгүйгээс хойш яг өөр монголчууд орж ирээд төрийн эрхийг атгах
боломжтой болчих гээд байна. Өр Монгол нэрийн дор арталт нь хятад байгаа гэдгийг сайн ухаарах хэрэгтэй. Манай монголчууд. Тэгэхээр энд бол бэлэн биш гэж би хариулж байгаа шүү. Энэ саяны охины асуултанд. Тэгээд яагаад энийг шандуулж байгаа гэхээр миний бодлоор хятад шандуулж байгаа гэж би одоо бодож байгаа. Ингэж яарвчлуулж байгаа. Яг юм бол одоо хэсэгхэн хугацаа өнгөрөх юм бол өр монголчууд нөгөө хятад угаасаа ихэнх нь хятадууд дууссан байгаа. Угаасаа ихэнх нь хятадын эрлийц болсон байгаа өр монголчууд. Тэгээд тэд нэр одоо яаж байгаа юм гэхээр нөгөө нэг юу яах гэдэг нь штэ. Нөгөө Монголын төрийг барих гэдэг нь штэ. Барих санаатай ийм юм хийж яарвчлуулад ингэж би одоо хардж байгаа гэдгээ би хэлмээр байна. Тэгээд дээрэс нь урд нь монгол хэл бичгийг хүртэл монгол кирилл бичгийг хүртэл дөрмөнд нь энэ улс төрчид өөрчлөлт оруулж чадаад байсан шүү дээ бүр. Тийм ээ? Тэгээд дээрэс нь манай хошин шогчид өөрснөө санаж байгаа. Хошин шогийн жүжигчид өөрснөө санаж байгаа. Юу юм гэхээр нөгөө нэг та нар өвөр монгол хэлийг дэндүүх доромж чинь та нар өөрсдөө өвөр монгол бичгийг битгэхгүй байна гэдэг өвөр монголчуудаар та нар загнуулж ирсэн санаж ийн уу жүжигчтэй. Жүжигчтэй та нар ийм ухаан монголтой юм аль зүгээр ингээд хараад суугаад ах юм уу? Хятадууд бол өвөр монгол бичгийг сайн мэдж байгаа хүн бүгд л мэдчихмээр юм. Тэгээд дээрэс нь өөрснийгөө энэ хошин шогийн жүжигчид энэ инфлюенсерүүд бүгд л өөрснийгөө бид нар Монголын тэргүүн гэж ингээд идэх юм билээ. Бид нар өстөө нэрээ оюун санаагаараа тэргүүлэх ёстой гэж идэх юм. Тэгээд тэргүүлж байгаа юм нь цаана байна. Юу байна? Гэхдээ яг үннийг хэлэхэд зүгээр үнэнгээсээ зүгээр хэлчихээч. Тэгээд өөрснөө өвөр монгол хүмүүст очиод нэг дэвлэхүүлсэн баахан урд нь та нар хэл соёдоо мэдгүй нэг чид хариу байгаагүй шүү дээ та нар. Та нар өөрснөө хариу маруу хэлтэй. Чи яг үннийг хэлэхэд бол өвөр монголчууд ихэнх нь одоо бараг хэлэхтэй болоод шүү дээ. Монголд яг хэлэхдээ би нэг өвөр монголыг би нэг санахгүй байна. Би яг Монголыг хэлэхтэй хүмүүс юу нэг байна уу гэхэд хамгийн гол нь би яг юу гэж хэлэх гээд байгаа юм гэхээр энэ дээр одоо кирилл үсгийг хасах юм уу гэж байгаа байхгүй бүр. Кирилл үсгийг хасах бол заа монголчууд тэгээд дуусаа хингэд кирилл үсгээр бичиж байгаа. Одоо болоод өгөө заяа ингэж хорлон сүт улсаа хорлон сүтгэе болоод гэж байгаа. Энэ бичлэгийг үгжлүүлсэн байсан. Тэгэхээр энэ асуудал дээр ч гэсэндээ ер нь зөвхөн төрийн албан агч нар судлаад төрийн албан агч нар мал монгол бичгийг мэддэг байх юм уу? Эсвэл монгол төрийн албан агчид мэднэ гэх юм бол бүр асуудалтай бол. Тэгстөө болохгүй. Бүр яг мэдрэл муутай болно бүр. Зөвхөн төрийн албан агчид гэх юм бол ердөөсөө төрийн албан агчдад нөгөө өөр монголчууд юм уу нөгөө хүмүүс нь ороод нөгөө жинхэнэ монголчууд нь нөгөө өөрснийхөө улсыг ард нөгөө нэг монгол улсаа төрд нь орч чадахгүй. Одоо яг юу болох гэдэг. Яг үнэхээр одоогоор байдлаар бол шилжихэд бол монгол улсын тийм миний харж байгаагаар бол бэлэн биш байгаа гэж би удаа харж байгаа. Мэдээж гинэн хүмүүс бол ойлгомжтой. Шууд дэмжинэ. Монгол хэлээ дэмжиж монгол бичгээ бүгдээрээ сураад хэрэгжүүлээ. Монгол бичгээ тгий ингийг нь. Яг үүндээ одоогоор төрийн бичиг болох юм бол зөндөө олон мапан гарна шүү. Асар олон мапан гарна шүү. Ойлголцож чадахгүй зөндөө олон хүмүүс бөө юм болно шүү тэнд. Бол хүн бүр энэ монгол бичгийг мэддэг байх юм уу? Кирилл бичгийг хэрэглэхээ хүн болон мэддэг байх ёстой. Болох юм уу гэх мэт. Кирилл бичгийг хэрэглэхээ болж болохгүй. Кирилл бичгийг заавал хэрэглэх ёстой. Төрийн бичиг монгол бичгийг аажгаа кирилл бичгийг байг хэрэглэх ёстой. Монгол бичгийг бүр одоо юу гэдгийг бүр нэг хэдэн жил магадгүй нэг 50 жилийн дараа кирилл бичгийг хасч болно. Юу юм гэхээр эхлээд өөр монголчууд тодорхой хэмжээнд тэр хэлийг мартах ёстой. Монгол бичгийг мартах ёстой. Дараад нь яг монголчууд тэр хооронд өөрснийхөө жинхэнэ одоо энэ монгол бичгийг сурж байгаа хүмүүс чинь ирээдүйд том болоод монгол бичгээрээ ус цас бичдэг, ус цас бичээд ярьдаг болцсон хойно асуудалгүй кирилл бичгийг хасаж болно. Одоохонтой бол огт болохгүй. Энэ олон бас асуултууд бол тодорхойгүй хэвээр үлдсэн. Эсвэл бид нэр кирилл бичгийг авч үзлээ. Тодорхойгүй хэвээр үлдсэн асуултанд чи би хариулцлаа тэнгэрлээ зэ. За юу. Монгол бичгийг яг соёлын хэмжээнд төрийн дээд одоо уулзалтуудын төрийн дээд хэмжээний үйл ажиллагааны хүрээнд юм ашигладаг ийм чи ердөөсөө бүгдээрээ л ашиглах хэрэгтэй. Бүгд л ашиглах хэрэгтэй. Бүгд л ашиглах. Ердөөсөө ийм балер нэг тактик гаргах гэдэг юм. Юу юм гэхээр албаар ийм хоёр хэсэгт уулсан үстнийг хуваах гэдэг байгаа байхгүй. Нэг нь нөгөө нэг олигарх бүлгэлт, нөгөөт нь ард ядуу гэсэн юм хоёр бүлгэлт хувагаад тэгүн гутаа яадгийн гэхээр энэ хоёрын цааг нь улам бүр ихсэгдэг байхгүй юу?
ийм тактикт нь юу болж байгаа юм гэхээр одоо төрийг хэл гэж тусад нь нэг хэл гаргаад ард иргэдийн хэл гэж тусад нь нэг хэл гаргаад ингэж зааг бас нэмэх гэж бас давхар санаатай явж байгаа байхгүй бид нар. Зааг гарах тусмаа л буруудна. байх юм уу? Зааг гарах тусмаа л буруудна. Монгол ус бурууд хийж юм. Яг адилхан бүгдээрээ Монгол ус цөөхөлөө хийж өөрсдөө төрийг өөрөөсөө бүгдээрээ төрийнхөө тэр Монгол бичгээрээ ярьж чаддаг болцсон хойнод тэрийг хэрэглэх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхгүй бол бодохгүй. Тэгээ Монгол хүн Энд яач вэ? за үзэгчтэй тэнгэртлэг үзгээ болцсон юм уу гэх мэтчлэн жийсэн. За одоо яг 10 жил сурж байгаа хүүхдүүд ерөнхий боловсролын сургууль. За тэгээд үзээ би ерөнхийдөө асуултанд чинь хариулчихж байгаа. Одоо тэгээд та бүхэн ерөнхийдөө миний юу ярьж байгааг бол ойлгож байгаа бах гэж би одоо найдаж байна. Тэгээд хошин шогийн жүжигчид өөрснөө бас энэ яг өөрсөнд нь өөр монголчууд бас дайжсэн шүү. Бас та нараас хэл усаа соёлоо мэддэггүйгээ гэсэн чинь манай монголчууд бүгдээр л өөр монголчуудыг өмөрүүлсэн. Гэтэ эцээ яг цагтаараа бол өөр монголчуудыг манай монголчуудаас туслахаагүй юу? Бас хэцүү шүү. Хятадны дэлгэхтэй юм уу юу гэдгийг бас сайн мэдэх хэрэгтэй. Ер нь бол одоо юм нэг тийш нь болохгүй бол арай хитэрж байгаа шүү. Ерөнхийдөө бол өөр монгол хятад бол тэндүү хэрээс хитэрсэн шүү гэдгийг би бол ахиж хэлмээр байна. Эрдлийн зүйд бол бүр хэрээс хитэрсэн дагаан байгаа шүү. Та нар ингэж ч нэр асуудлыг дэвэргэн шүүл гэж би нэр хэлмээр байна.